Ер нь бол ад жаргал гэдэг бол маш тийм жижиг зүйлээс мэдэрч болдог зүйлэг. Одоо ингээд кофений амтыг жишээ нь ингээд байгальд суугаад амтлаад уух нь бас тийм хүнд тийм өөр тийм гоё мэдрэмжийг өгдөг гэж боддог. Тэгээд энэ Улаанбаатар хотын тийм нэг гоё тийм бриллиантын шигтгэе болохыг л хүсэж байгаа. Сайн байцгаана уу? Намайг Тоогоогийн Амарснаа гэдэг. Би Чандамны ам уулын зам дагуу машиндаа кофе шоп ажиллуулад 10 сарыг үдэж байна. Айгу олон шалтгаанууд байгаа шүү дээ. Эхлэхийн тулд ингээд сэтэл авч байгаа шалтгаанууд зөндөө байгаа шүү дээ. Тэрэн дундаас урд нь бол яг зөндөө ярьсан. Гэтэ яриаггүй бас нэг үнцэг байгаа байхгүй. Тэр нь болохоор би нөгөө бүкингтэр гэртээ нөгөө жуулчаа аваад тэгээд бас үдсийн зүгээр сонирхоод яг яад юм бэ гэдэг. Тэгээд авсан айгүй сонирхолтой зочд ирсэн байхгүй. Тэгээд тэн дундаас бас нэг тэдний нөгөө гомдолж ирсэн нэг юм нь болохоор нөгөө кофений үйлчилгээ одоо ингээ өдөө ингээл аяллаар явах байхгүй тий. Тэгээд тэрнээс үүдэл ер нь ингээл юмнууд ингээ сэтлүүд ингээ явсаар байгаа л тэгэл ингээд ийм бизнес болоод хөгжөөд явцсан байна. Юм давчундаа нэг юм. За үнэхээр ингээд талбай түрээслээд хий гэхээр энэ ч бол хотын төвөр түрээс бол нэлээд өндөр байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр яг байгаа боломжтой тааруулаад машин дээр ерөөсөө хийгээл тэгэл ерөөсөө хийгээл эхэлсэн. Тэгэхээр ер нь бол боломжийг хүлээх биш те өөрөө бүтээгээд явах нь илүү амттай бас тийм таашаалтай байхгүй. Тэр одоо ингээл нэг тийм давааны цаана гарахад бол бас нэг гоё амт мэдрэгддэг шүү дээ тий. Тэр үднээсээ л ер нь бол маш их зүйл өөрчлөгдөж байгаа. Эхлээл би чинь зүгээр ингээл нэг юм давцан тавиал эхэлсэн шүү дээ. Тэгээл ингээл жишээ нь ингээл тавилга гайл ингээл жижиг ширэг харагдах байдлаас аж тэр тэгээ амтан дээрээ бас нэлээд ажиллаад тий. Яг л энэ амтаа барья гэд бас нэлээдгүй явсан ингээл өөрчлөлт туршиж үзээл тэгээд явсан. Одоо тэгээд ер нь бол дулаараад хүмүүст илүү гоё танигдаад үйлчлүүлэгчд маань нэмэгдээд нэлээд өөрчлөгдөж байгаа. Тэгээ цаашаа нөгөө зорилго тэгээ боломжууд маань улам ингээд гоё нээгдэж харагдаж байгаа байхгүй. Тэгээ яг хөө тэрнээс өмнө ингээд би ингээд анх эхэлж байхдаа бол ингээд маш том мөрөөдөл зорилго байгаа мөртлөө тэрийг илэрхийлэхдээ маш бүтгэн ингээд нэг ихтгэлтэй биш те. Одоо болохоор чинь ингээд айгүй тийм ихтгэлтэй явж байгаа байхгүй. Ингээд нөгөө ихтгэл маань улам томроод одоо ингээд энэ боломжуудад бүр гоё нээгдэж байна л гэсэн. Тогтвортой өсөлтийг л амжилт гэх байх гэж бодож байна. Тэгээд одоо ингээд ер нь эхэлснээс ч хойш ингээд баг хүмүүс үйлчлүүлэгчд маань нэмэгдээд тэд маань бас ингээд зарим нь бүр зорио цаг хугацаагаа зориулаад ирж байгаа учраас би маш хичээж гараа гаргаж кофего хийхгүй бол бас болохгүй. Тэгэхээр маш тийм зориулт гаргаж сэтгэл гаргаж кофего бас би ингээд нэрж өгдөг. Хий гэсэн тийм санаа бодол юм байгаа бол оролдоод үзвэл бас сүүлд нь бас бүтлгүүчнэс гэсэн нэг харамсах юм байхгүй. Оролдоод үтсэн юм чинь гэдэг нэг тийм сэтгэл ханамж нь бас үлдээ шүү гэдэг л тийм л зүйл юм. Мөрөдөл одоогоор бол яг одоо энэ хэсгээ энэ цэг маань бол бас их онцгой цэг байгаа даа шүү дээ. Тэгэхээр энийг айгүй гоё ингээд тогтчуулаад хүмүүсийг ингээд ирж суухт нь аяа тав тухтай тийм нөхцөлийг бүрдүүлээд тэгээд энэ Улаанбаатар хотын тийм нэг гоё тийм бриллиантын шигтгэе болохыг л хүсэж байгаа.